шүүхийг шинжлэх шалтгаан юу вэ? Монгол улсын шүүхэд реформ хийх гол шалтгаан бол бид нэр эрх зүйн хямралд орсон байна гэж ингэж үзэх ёстой. За хоёрдугаарт Монгол улсын шүүхийн реформ хийх нэг том хүнтэй шалтгаан бол шүүх эрх мэдлийн бие даасан хараа тус байдал нь эдийн засаг гэдэг юмар одоо баталгаажж явах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол улсын үндсэн хуулийн 49 дугаар зүйл заасан Монголын шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана гэж одоо 1992 он тунхагласнаас хойш Монгол улсын шүүх бие даасан эрх мэдэл байх тийм эдийн засгийн бааз суурийг бол бүрдүүлж чадаагүй байсан юм аа. Тийм учраас өндөр хөгжилтэй гэдэг юм боломжийн хөгжилтэй улс орнуудын шүүхийн төслөв улсын төсөвд шүүхийн төсвийн эзлэх хувь нь 2-3%, дээдл нь одоо 4-5% байх ёстой байтал манайх бол сүүлийн 20 гаруй жил бол улсын төсөвт бол эзлэх хувь нь нэг 0.30-аас 0.40 гэдэг нь бол Монгол улсын шүүх бие даасан эрх мэдэл болж орших эдийн засгийн үндэс бүрэлдээгүй байсан. Тэгэхээр энийг бүрдүүлэх явдал нэн чухал байсан юм. Шүүх засаглалын иж бүрэн шинжилгээг эхлүүлсэн. Энд шаардлагатай байгаа олон хуулиудыг санаачилж улсын их хурлд оруулж батлуулж явж байгаа. Энэ одоо шинжилэл үргэлжилж байгаа. Намайг ерөнхийлөгчийн сонгуульд 2009 онд одоо өрсөлдөөд явж байхад та шүүхэд итгэж байна уу гэсэн асуулт асуухад одоо тэр итгэлийн хэмжээ 20% хүрдэггүй байсан. Одоо ард иргэдээс та шүүхэд итгэж байна уу гэж асуухад 60-аас дээш гардаг болсон. Хүмүүс шүүхэд итгэдэг. Үнэхээр шүүх гэдэг чинь нээлттэй боллоо. Энэ шүүх бол асуудлыг шийддэг юм байна гэдэг энэ хандлага бол нэмэгдсэн. Гадна дотныхны олон жилийн судалгаагаар жилээс жилд шүүхэд итгэх олонний итгэл алдарч, шүүгчд нь ажилдаа сэтгэл ханамжгүй, амьдралын ядмаг байдлаасаа болж хөрөнгө чинээтэй албан тушаалтны иргэшээлд автдаг болох нь батлагдсаар ирсэн нь бидний туулж ирсэн зам. Тэгвэл өнөөдөр шүүхийн бие даасан, шүүгчийн хараа тус байдлыг хангах багц хуулийн хүрээнд цоошин нөхцөл байдал бүрэлдэж, хөрс эргэж, шүүх эрх мэдэл хөл дээрээ бослоо. Шүүхийн эрх зүйн орчин бүрдүүлсэн. Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулах шүүхийн шинтгэлийн багц хуулийг улсын хурлаар батлуулсан. Энэ хуулиуд бол Монгол улс одоо шүүх эрхмлийн салбарыг шинтгэхэд ялангуяа иргэнд шударгасны үйлчлэгийг хүргэдэг, шүүхийн ил тод байдлыг хангах, шүүхийн хараац байдлыг бэхжүүлэх, шүүхийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд бол голлох оройтой тийм хуулиуд болсон гэж бодож байгаа. Харамсалтай нь энэ хуулиудыг хэрэгжүүлэх явцад янз бүрийн хүндрэлүүд бол гарч байгаа хэлэх нь зүйтэй. Тэг мэдээж хэрэг цаасан дээр нэг сайн хууль хийх гэдэг нэг хэрэг. Тэр хуулиудыг бодит амьдрал дээр илүү үр дүнтэй хэрэгжүүлнэд бол бас нэлээд хүндрэл биш сорилттой тулгардаг асуудал юм байна гэдэг бол бас өнгөрсөн цаг үед бол харуулж байна. Ерөн шүүхийн засаглалын онлынхоо хувьд бол шүүх эрх мэдэл өөрөө хууль тогтоох гүйцэтгэх засаглалаас зааглагдсан байх ёстой, хараа тус байх ёстой. Нэг нөгөөдөө хяналт тавьж тэнцвэртэй ажиллагаа хэрэгжүүлэх боломжийг нээсэн байх ёстой. Тэгэхээр энэ бүх заалтуудыг үндэслэж гарсан энэ багц хуулийн хүрээнд бол шүүхийн шинжилгээ эрчимтэй явагдаж байна. Шүүхийн бие даасан байдал. Шүүхийн ерөнхий зөвлөлч өөрөө шүүхийн бие даасан, шүүгчийн хараа тус байдлыг хангах ийм зорилгоор ажилдаг үндсэн хуулийн байгууллага шүү дээ, тий. Тэгэхээр энэ үүднээсээ бол шүүгчдийн одоо амьдралын төвшин ямар байгаа, хэрэгцээ шаардлага нь юу юм. За дээрээс нь шүүхийн байшин барилга, материаллык бааз хэр байгаа юм гэдгийг судалж агаад яг бодиттой хэрэгцээ шаардлага дээр үндэслээд төсөв боловсруулах боломж бүрдэж байгаа. Монгол улс 1992 оны үндсэн хуулиараа шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана гэж заасан ч 2013 он хүртэл үндсэн хуулийн энэ байгууллагыг байгуулаагүй. Харин шүүхийн тухай багц хуулиар шүүхийн ерөнхий зөвлөлийг бодит утгаар байгуулав. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн захиргааны бүх чиглэлийг хариуцах болсноор шүүгчийг захиргааны ажлаас чөлөөлж зөвхөн шүүн таслах ажиллагаа явуулдаг болсноор шүүх бусад эрх мэдлээс хараат бусаар ажиллах нөхцөл бүрдсэн. Шүүгчийн хараат бус байдал. Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлын гол баталгаа цалин нэмэгдүүлсэн нь шүүхийн шинтгэлийн томоохон эргэлт болсон. Ингэснээр шүүгчдийн хариуцлага ёс зүйд ахиц гарч
хараат усаар шүүн таслах эрх мэдлээ хэрэгжүүлэх үндсэн нөхцөл бүрдсэн юм. Шүүгчдийн амнаас эрүүл мэндийг анх удаа даатгадаг болов. Нөлөөллийн мэдүүлэг хөдөлдөг тогтолцоонд шилжснээр шүүгч дотоод гадаад нөлөөллөөс хамгаалагдав. Шүүгчд нөлөөлсөн аливаа этгээдэд хариуцлага тооцох механизм процессыг бий болгов. Ингэснээр шүүгч хариуцлагатай ажиллах эхлэл тавигдав. Шүүгчийн хараат ус байдлыг зөвхөн ёс зүгээрч гэдгийм өргөсөн тангараагаар хуульчийн одоо мэрэгжлийн нэр хүндээрч гэдгийм энэ хангагдчихна гэж үзэж болдоггүй. Хүнийхээ хувьд амьдарч байгаа ажилтныхаа хувьд бол эдийн засгийн хувьд хамгаалалттай баталгаатай байж тэр ажил мэрэгжлийг сайн хийдэг, тэр өргөсөн тангарагтай үнэнч байдаг, тэр ёс зүгээ сахиулах нэг том одоо хөшүүрэг сэдэл нь бол энэ шүүгчийн эдийн засгийн баталгаа байдаг. За шүүгчийн эдийн засгийн баталгааны одоо гол институт нь бол цалин байдаг. Тийм учраас дэлхийн улс орнуудад шүүгчийн цалинд онцгой анхаарал тавьдаг. За Монгол улс шүүгчийн цалинд төдийлөн анхаарал тавьж ирэлгүйгээр бас 20 гаруй жилийн нүүр үзсэн байна. За 2013 онд шүүхийн ерөнхий зөвлөл санаачилж Монгол улсын ерөнхийлөгч дэмжиж улсын их хурл хэдийгээр одоо халуун гал дундуур туулж зовлон бэрхшээл туулсан ч гэсэн эцсийст бол Монгол улсын шүүгчдийн цалинг дэлхийн хэмжээнд ч гэдэг юм олон улсын хэмжээтэй харьцуулахад бага боловч үндэснийхээ хэмжээнд шүүгчийнхээ эдийн засгийн баталгааг хангаж чадсан явдал бол Монгол улсын шүүхийн хөгжилд гарсан нэг том эерэг үзэгдэл байсан юм аа. Шүүх засгал хуулийн сайдын хараат байдалд байна гэдгээр ер нь тэгээд хуулийн сайд бол үндсэндээ гүйц засгалаач шүүх засгалаач гэргүүлээд бариад бүх юм дахиандалтай юм уруу бүтгцээ болгож байгаа юм л да. Энэ байдлыг хаалсан нь бол маш сайн хэрэг. Тэгээд шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө төсвөө дангаараа боловсруулаад дангаараа тэгээд улсын хурлын хариуцаж явна гэдэг тэр шүүхийн бие дааж нөлөөлөх орших юм баталгаа болж байгаа юм шүү дээ. Шүүхийн эдийн засгийн баталгаа. Transparency International байгууллагын авилгын индекс ингээд хараад эхний улсуудын сонгоод тэр улсуудын шүүх нь ямар төсөвтэй яаж ажилтгүйгээ харах юм бол дандаа шүүгчийнхаа тэр шүүхийн эдийн засгийн хараат тус байдлыг маш сайн хангаж өгсөн байдаг. Тийм зүйл ажиглагдсан. Шүүхийн шинжиллийн хүрээнд шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана гэсэн үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс шүүхийн тухай багц хуульд тусгасан. Шүүгчийн амнаас эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна. Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат тус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна гэсэн тодорхой хуулийн заалтууд бий болж, шүүх засаглалын эдийн засгийн дархлаа бүрдэж, хараат тусаар үйл ажиллагаа явуулах нөхцөл хуулиар баталгаажсан. Ер нь бол шүүх хараат тус ажиллахын тулд шударгач зөв шийдвэр гаргахын тулд төсвийн эдийн засгийн хараат тус байдал бол хамгийн чухал. Ялангуяа цалингийн баталгаа дээрэс нь өөр бусад эдийн засгийн баталгаанууд бол хамгийн чухал. Тэр ч утгаараа манай үндсэн хуульд бол шүүгчийн хараат зүйдлийг хангах хамгийн гол баталгаа бол эдийн засгийн хараат зүйдлийг хангах гэдэг асуудлыг бол тусгасан байдаг. Харамсалтай нь үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх чиглэлд бол бүрэн дүүрэн хангалттай ажиллаж чадаагүй байсан. Шүүхийн шинэ хуулиудаар бол эдийн засгийн хараат зүйдлийг хангахтай холбоотой, төсвийн хараат зүйдлийг хангахтай холбоотой тэр баталгаануудыг сайн хийж өгсөн. Тэгэхдээ нөгөө талд нь хэдийгээр хуулиар сайн баталгааг хийсэн ч гэсэндээ засгийн газарт төрд өөрт нь тухайн төр улсад өөрт нь тийм хэмжээний чадвах мөнгө потенциал нь байна уу гэдэг асуулт бас байдаг. Тэр утгаараа бас мэдээж хэрэг эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөлд бол яг тэр хуульд байгаа бүрэн дүүрэн хэмжээнд баталгаа хангах хэцүү. Гэхдээ бид нэр тэр баталгаа хангахын тулд бол ирмэлцэх ёстой. Шударгасаа бид нар бол мөнгөөр айлахаар бол үнэлэхгүй. Хэдийн хэмжээнд шударгасандаа мөнгө хайрна, хэдийн хэмжээнд шударгасандаа төр засгийн газар ачаал бүгдлэг нь тэр хэмжээгээр нөгөө шудраг усаар явж байгаа далд эдийн засгт байгаа мөнгө өөрөө хууль ёсны болдог. Энэ эргээл дахиад энэ мөнгө өөрөө бүтээн байгуулалт эдийн засаг өсөлтөд хангах тэр юмнуудыг бас хийж болдог учраас энэ асуудал дээр бол бас төр засаг аль болохоор эдийн засгийн баталгаа хангах чиглэлээр шүүхийн төсвийн хараат зүйдлийг хангах чиглэлд бол аль болохоор ирмэлзэж ажиллах хэрэгтэй. Нээлттэй шүүх. Монголын шүүх нээлттэй болж чадсан байна.
шүүх өнөөдөр олон нийтэд үүдээ нээж байгаа нь дуу алдмаар дэвшил яах аргагүй мөн. Алслагдмал зайдуу газраас цаг мөн хэмнэн шүүх хуралд цахимаар оролцох болсон нь иргэдэд ойрхон шүүхийн үйлчилгээг илтгэсээр удаж байна. Хөдөөгийн жирийн малчин хил дамнан гадаадтай холбогдож хуралд оролцох боломж өнөөдөр Монголын шүүхэд гайх зүйл биш болсон. Хувь хүн байгууллага төрийн нууцтай холбоотойгоос бусад шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол байршуулсан шүүхийн шийдвэрийн цахим санг нээлттэй ажиллуулж байгаа нь хэдийнэ иргэдийн хүртэл болжээ. Одоогийн байдлаар цахим санд 133,349 хэргийн 180,868 шийдвэр байршуулад байна. Нийт шүүхийн 105 шүүх хуралдааны танхимд дуу болон дүрс бичиж архивлах тоног төхөөрөмж суурилуулснаар сонирхсон этгээд нээлттэй шүүх хуралдааныг шүүхийн байранд шууд үзэх, хэргийн оролцогчид бичлэгийг хуулж авах, прокурор, цагдаагийн байгууллага сургалтанд ашиглах, давд заалдах шатны шүүх хуулбарлан авах, шүүхийн ёс зүйн хороо тухайн шүүгчид холбогдох шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан авах зэрэг байдлаар ашиглах боломжтой. Бид нөгөө хавц тэргээсгээ болон хийгээл нөгөө шүүгчдээс гуйдаг, эсвэл нөгөө прокуророос гуйдаг, эсвэл эрүүгийн иргэн төв архивээс гуйдаг тийм байсан бол одоо шүүгцийн өмнө шууд татаад хэрэгдэх боломжтой болсон. Энд нэг талаараа шүүхийн шийдвэр юу болчих чинь олон нийтэд ил тод болчих чинь. Тэгээд тэрэнд нь бас нөгөө мэргэжлийн хуульчид ч юм уу те юм судалгаа хийдэг байгууллагад судалгаа хийхэд бас дөхөн болчихж байгаа. Шүүх хурлын нээлттэй танхим ажиллуулснаар сэтгүүлчид нар заавал тэр шүүх хурлын танхимд орж суулгүйгээр мэдээллийг гаднаас нь авах боломжтой болж байгаа. Тэр нь бидний өдөр тутмын шуурхай үйл ажиллагаанд маш их тус хүм нэмэр болж байгаамаа. Сүүлийн үед бол бас хэвлэлийн одоо шүүх хурлуудыг сурвалжлахад бол арай нааштай тийм алхам бий болсон гэж хэлж болно. За тухайлбал одоо жирийн иргэн ч юм уу, за хэвлэлийн гэхэд мэдээллийг бол шууд сайтнаас авах юм боломж бүрдэж байна. За дээрэс нь бол сар бүр одоо тэр ер нь бол ямар хэрэгүүд гарсан, ер нь шүүхэд ямар шимтгэл хийж байгаа талаар бол мэдээлэл өгдөг орсноор харьцангуй бол бас арай дээрдсэн гэж хэлж болно. Энэ шинжилгээний дагуу бол ер нь иргэдийн төлөө нэлээд сайн нааштай хандсан тийм сайхан шүүхийн юуны хуулийн шинжилэл явагдаж байгаад нь их талархаж байна. Тэгээд шүүхийн шинжил бол уулын зүй ёсоор бол яг одоо биш өөрөөс нэг 5-10 жилийн өмнө одоо шинжил хийгдсэн бол өшөө сайн байх байсан болов гэж хувь хүний хувьд бодож байдаг юм аа. Шинжилэлүүд мэдээж нийгмийн хөгжилд ороо зайлшгүй шинжлэх шаардлагатай энэ шинжилэл явагдаж байгаа. Энэ шинжилгээг бол иргэд бол маш нааштай хүлээж авч байгаа. Өөрөөр хэлбэл асуудлыг маш богино хугацаанд үнэн зөв шударга ийм шийддэг ийм боломж бол одоо нээлттэй болжээ гэдэг учраас хүмүүс энд бол сэтгэл хангалуун сайтай хандтай хандж байгаа гэж хэлэх байна да. Бид Монгол улсад өрнөсөн шүүхийн шинтгэлийн 10 үр дүнгээс эхний 5-ыг буюу шүүхийн эрх зүй, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараа тус байдал, мэрэгссэн шүүх, шүүгч, нээлттэй шүүхийн талаар танилцууллаа. Дараагийн нэвтрүүлгээр шүүхийн хүний нөөцийн шинтгэл, шүүхийн эдийн засаг, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн аюулгүй байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийн талаар хүргэх болно. Шүүхийн шинтгэлийн үр дүн 10 ажил. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараа бус байдлыг цогцоор хамгаалсан багц хуультай болж, шүүх эрх мэдэл эрх зүйн хомсдлоос гарав. Шүүн таслах ажлаас шүүхийн захиргааг салгаж, бие даалган байгуулсан нь шүүх бусад эрх мэдлээс хараад бус бие даан ажиллах нөхцөл бүрдэв. Шүүхийн шийдвэр нээлттэй болов. Шүүх хуралдааныг ажиглах, үзэх, нөхөн үзэх болсноор шүүхэд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлв. Монгол улсын шүүхийн тогтолцоо бүхэлдээ дагнан мэрэгчснээр иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх илүү хамгаалагдав. Улсын төсөвд шүүхийн төсвийн эзлэх хувь дээшлэв. Шүүгчийн цалин 3 дахин нэмэгдэв. Нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсноор шүүгч дотоод гадаад нөлөөнөөс хамгаалагдав. Шүүгчид нөлөөлсөн альва этгээдэд хариуцлага тооцох механизм процессыг бий болгов. Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх шинэ арга нэвтрүүлснээр шүүхийн ачааллыг бууруулж, нийгмийн харилцаанд эерэг хандлага төлөвшүүлэх нөхцөл болов. Шүүгчийн хүнээс хамгийн бага хамааралтай шалруулах тогтолцоог бүрдүүлж, 137 хуульчаар шүүгчийн игнийг өргөтгсөн нь шүүхийн ачааллыг бууруулах, шийдвэрийн чанар сайжрах нөхцөл бүрдэв. Шүүгчийн аюулгүй байдлыг сахин хамгаалах бие даасан шинэ институт ахрын алба байгуулагдав. Шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшлэв. Шүүхийн ерөнхий зөвлөл